боловч ил үлзий дэлгэр параллел ертөнцийн огтлолцол тэргэл сар хөх тэнгэрт мөнгөн тавг мэт дүнхийн сүрэн гэрээсээ гарч гэрийнхээ өмнөх зөөлөн өвсөн дээр суун сарны гэрэлд умбан бодолд автав. Бодолгүй догсомж гарч ирэн эхнэрийнхээ хажууд суулаа. Урххийн улаанаар уулсын оройг алтан туяагаар будам мандахад сүрэн нойрносоо сэрэв. Тэр гал түлж данхаа 50 цайгаа 108 самарч өтгөн сүтээ сайхан цай чаналаа. Цайгаа аягасны дараа жижигхэн толны өмнө сууж эмгээ зөөхөр болов. Гэтэл толинд өөрийнх нь дүрс байсангүй. Түүний өмнө яг өөртөө найдлахын царайтай хэрнээ богинохон тайруулсан үстэй мөнгөлөг өнгийн үл таних хувцас өмссөн эмэгтэй зогсож байлаа. Тэр эмэгтэй мөн сүрэнг гайхан ширтэж байв. Сүрэн уулга алтан цочход эмэг нь гараас нь мулдарч шалан дээр торхийн унлаа. Зүрх нь хүчтэй дэлсэж гар нь салганан чичрэнэ. Тэр нүдэ нухан дахин хартал толинд зөвхөн өөрийнх нь дүрс үлдсэн байлаа. Би юу харчихва? Тэр өглөөнөөс хойш болсон явдал бодлоос нь огт салсангүй. Оройн догсон малаа хариулаад ирэхэд сүрэн цай аяглан өгч өглөө болсон бүхнийг нэг бүрчлэн ярив. Догсом танан цагаан шүдэ гархан инээсээр манай хүүхэн бас л хүүхэд чиг юм боддог хിവэрэ юм байна да. Зүүдэлсэн байлгүй гэж хэлээд тас хөхрөв. Сүрэнгийн сэтгэл ихэд гонсов. Би үннээ л ярьж байна шүү дээ. Яагаад чи надад итгэдэггүй юм бэ? Гэвч догсом түүнийг тайвшруулад өнгөрөв. Тэр өдрөөс хойш сүрэн энэ тухай дахин хүнд ч ярьсангүй. Хэд хоногийн дараа сүрэн хонь малаа хариулан явж байтал нутгийнхны тэр бүр гардаггүй хойд уул нүдэнд нь тусав. Тэр уулын тухай хөгшөд дандаа тэнд гарвал толгой өвдөж бие тавгуурдаг. Нэг л учир битүүлэг уулдаа хэмээн ярилцдаг байжээ. Гэвч яагаад ч юм тэр өдөр сүрэнг үл үзэгдэх хүч тэр уулууд татах шиг болов. Алхан бүр нь өөрийнх нь хүсэл биш мэт. Уулын оройд хөрмөгц толгойд хүчтэй эргэж чихэн шууган бие нь хачин хөнгөрөх шиг болов. Яг тэр мөчөд хүчтэй салхи босч түүний өмнөх агаар усан мандал шиг долхиолон жирэлцэв. Дараах нь шаргал өнгийн хурц гэрэл агаарыг 2 хуваан цуурлаа. Сүрэн айдас гайхшрал хоёрыг зэрэг мэдэрсэн ч нүд салгаж чадсангүй. Тэр гэрлийн цаана огт өөр ертөнц байв. Тэнгэр дээгүүр чимээ аниргүй нисэх машинууд, тэнгэр багандатсан аврах шилэн барилгууд, өнгийн гэрэлд умпсан үл таних хот. Яг тэр үед нэгэн мөнгөлөг өнгийн нисдэг машинаас эмэгтэй бууж ирэв. Сүрэнгийн зүрх хүчтэй цохиллоо. Тэр эмэгтэй өөрөө байлаа. Нүүр царай нь яг адилхан. Харин богинохон ус, содон хувцас, өөртөө итгэлтэй харцсан тэсвэр. Нөгөө сүрэнч мөн энэ ертөнцийн сүрэнг хараад алмайран зогсов. 2 өөр ертөнцийн 2 сүрэн хитгэн хормын турш бие биеэ ширтэн зогслоо. Яг тэр агшинд шаргал гэрэл анивчин бүдгэрч хүчтэй салхи намдан бүх зүйл нүд ирэмхийн зуур алга болов. Уулын оройд сүрэн ганцаараа үлджээ. Тэр хэсэг хөдөлж чадсангүй. Чичирсэн уруулаараа мэддэг бүх маань мэгзмээ аяархан уншаад энэ юу байсан бол гэж өөрөөсөө шивнэв. Догсомт хэлхийг хүссэн ч түүнд итгэхгүй гэдгийг мэдэж байлаа. Ингээд сүрэн энэ нууцыг зөвхөн өөрийнхөө сэтгэлд хадгалан үлдээжээ. Та бүхэндээ сонссон танд баярлалаа. Хэрэв энэхүү зохиол танд таалагдсан бол суугаад дагаж лайк дарж сэтгэлдээ үлдээгээрэй. Дараагийн бүлгээр дахин уулзцгаая.